Хотон сүрэн төлөөлөгч асуулт асууна. За 4 парк дээр нэмээд бас 5 дахь паркаа одоо байгуулах тогтоолыг дэмжих саналаа бас хэлэлцэж байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ 25 26 оны жилд бол нэг хөх нүүрс буй сайжруулсан хагас коксыг одоо урд төршөөсөө авч хэрэглэлээ. Тэгэхээр одоо нийслэлээр бид бас өмнө жилд одоо ярьж байхдаа энэ хөх нүүрс баг нуурын одоо хөр нүүрсийг боловсруулж хөх нүүрс гаргана гэдэг ингээд төсөлд яриад явжсэн. Тэгэхээр энэ төсөл маань нийслэлийн төсөл маань одоо ингээд зогсоод тэгээд энэ дээр одоо Эрдэнэс Монголоос энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон юм уу гэдэг нэгдүгээр асуултыг асууя. За мэдээж одоо энэ агаарын бохирдлыг шийдвэрлэх богино хугацаанд шийдвэрлэх асуудал нь түлшийг одоо хагас коксыг түлхэх нь бол чухал. Тэгэхээр одоо бид энэ одоо ингээд парка одоо энэ ондоо ингээд нэг багтаад байгуулах юм байна. Тэгээ нэг ерөнхий төлөвлөгөөт хизээ үдэргээд энэ ондоо явчих бах. Тэгээд ерөн ойр дойрын хизээ бид нүг хөх нүрсээ үйлдвэрлэж эхлэх юм бэ. Энэ дээр бас ингээд тусдаа явчих юм байна. За энэ 26 27 ондоо бид ямар төлш төлөх юм бэ гэдэг. Энийг одоо бас нийслэлийнхаа иргэдэд эртнээс одоо бас мэдээлэл юм өгөөд явчихвал зүгээр бах. Энэ онд одоо бид нэг сайжруулсан төлшөө төлөх юм уу? Эсвэл одоо дахиад бас нүүрс импортлох юм уу? Тэгэхээр яагаад тэгэхээр одоо бид үйлдвэр бол энэ онд ашиглалтанд оруулж амжихгүй. Энэ дээр одоо асуулт авъя. За асуултанд хариулъя. Баг нуурын үйлдвэр технологийн паркийн зохицуулагч Чаажл. За би өмнөөс оюун зүйл гишүүний төлөөлөгчийн асуултанд бас хариулж. Манайхын нүүрс хэмжээний зохицуулалттай холбоотой дэд бүтцийнхаа бүх төсвийг энэ жил 26 оны Эрдэнэс Монгол групп төлөвлөлөө баталсан явж байгаа. Сая өмнөх төлөөлөгчийн асуултанд хариулъя. Тэр нийслэлээр бол нийслэлийн засаг даргатаа бас энэ үйлдвэрийг аль нь хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлууд бол бид нар бас намраас хойш ярилцж байгаа. Энэ хагас коксны үйлдвэрийг сүүлийн ойлголтоор бол Эрдэнэс Монгол групп хэмнэгээ санхүүжилт хөрөнгө оруулалтад даагаад энэ төслөө авч яваарай гэдэг ойлголт бид нар одоо нэгдсэн ойлголтод одоо хүрээд байгаа. За даваадлаа. Засаг дарга нэгдүгээр улсад даваадлаа. За 2025-аас 26 оны үйл бол Улаанбаатар хотын хэмжээнд хөх нүүрс болон өмнөх мидлингийг бол хольж хэрэгэлсэн. 2026-аас 2027 оны үйл бол бид нар төлгөөгөөрөө 100% хөх нүүрсийг Улаанбаатар хотод бол хэрэглэхээр юм төлөвлөт байж байгаа. За нийслэл Улаанбаатар хотын зүгээс энэ дээр бол дотоодын аж ахуй нэгж оролцуул давуу эрхтэйгээр нээлттэй тендер зарлж байгаа. Тэгээд дотоодын аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлд нийлүүлэх юм боломжтой гэж харж байгаа. Гэхдээ мэдээж саяны энэ парк өөрөө бол дор хойж 2-3 жилийн төсөл болно. Тэгэхээр ойрын 2-3 жилдээ дотоодоос дүрс нийлүүлэх гэж хүндрэлтэй гэж харж байгаа. Өөрөө нарийн химийн үйлдвэр учраас.